Дараагийн мэдээг хүргэе. Улс орон даяар үүссэн шатхууны хомсдлыг бууруулахын тулд өдөрт нийлүүлэх шатхууны хэмжээг эрс нэмэгдүүлжээ. За мөн шатхуун түгээлтийн том аврын автомашинуудыг өдрийн цагаар явуулах хүсэлтийг нийслэлийн удирдлагад хүргүүлсэн байна. Мөн шатхуун түгээгүүрийн газарт үүсэх иргэдийн урт дараалал буурч эхэлснийг түгээгч нарын зүгээс онцлон хэлж байна. Шатхууны хомсдол үүсээд 7 хоног байгаа ч нөхцөл байдал сайжрахгүй хэвээр байгаа. Учир нь иргэд шатхуунд олон цагаар дугаарлаж хиймэл хомсдол үүсгэж байгааг хэлж байна. Тухайлбал Шунхлаа шатхуун түгээх станцын хувьд өдөр бүр тогтмол татан авалтыг хийж байгаа. Өнөөдөр л гэхэд 18,000 литр АИ-92 шатхууны татан авалтыг хийжээ. Яг одоогийн байдлаар Шунхлаа шатаас 30 дээр бол орлого маань бол ирсэн байна. Одоо 18,000 тонн ирсэн байна. Өдөр болгон авж байгаа орлого урд өдрүүдийг бодвол болохоор хэрэглэгчийн маань очир дугаар бол багассан байна. Одоогийн байдлаар. Тэгээ хэвээ явагдаж байгаа. Бид нар хязгааргүй тэгээд өгөөд л явж байна да. Энэ удаагийн шатхууны асуудал зөвхөн АИ-92 дээр үүссэн. Манай улсын өдрийн дундаж хэрэглээ 2,300 орчим тонн байдаг. Үүний 1,200 тонн нь Улаанбаатар хотод хэрэглэгддэг байна. Сүүлийн 10 хоногт манай улсын авч байгаа шатхууны хэрэглээ эрс нэмэгдсэн нь асуудлыг улам бүр өндрүүлж байна. Ердийн үед Улаанбаатар хот маань 950-аас 1,200 тонны хэрэгцээг хэрэглэдэг байсан. АИ-92 бензин. Одоо бол бид нэр үдээс өмнөдөө л 1,000 гаруй тонныг дуусгачих чинь. Шөндөө манай хангалтын машинууд яваад, аж ахуйн нэгжүүдийн хангалтын машинууд яваад бүх шатхуун түгээх станцуудад цэнгэлчиж байгаа юм. Ингээд өглөө 6-аас хойш эхлээл онгоогоол ингээд түгээлт явахаар үдээс хойш 2 цагийн үед бүгдээрээ дуусаад эхэлж байгаа. Шатхуун дуусаад эхэлж байгаа. За энд бол бас нэг зүгээр ингээл жишээ хэлэхэд одоо нэг шатхуун түгээх станц 10,000 литрийг авдаг байлаа гэж үзэхэд хуучин бол одоо 20 литрээр ч гэдэг юм уу те 30 литрээр ч гэдэг юм аваа явахад нэг 400-аас 500 машин цэнэглээд дуустдаг байсан бол одоо ингээд банкад үргээд ингээд аваад яваад байхаар үндсэндээ нэг 200 гаруй машин цэнэглэл дуусчихад байгаа байхгүй. Тэгэхээр одоо хэрэглээ ингээд хамгийн багадаа 2 дахин өсөөд зарим үед 3 дахин өсөөд ингээд яваад байгаа учраас бид өдөр цэнэглэхээс өөр аргагүй байна. Өдөр цэнэглэхэд өдөр одоо 2 цагаас хойш эхлээд 2 дахь цэнэглэлтүүдийг хийж байна. Үүсэж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоо хамгийн чухал. Учир нь зохиомжтой хомсдол үүсгэснээс үүдэн эрэлт хэрэгцээг хангах асуудал улам бүр хүндрэлтэй байгааг хэллээ. Мөн Улаанбаатар хотын төгжрлээс шалтгаалж шатхуун түгээх станцуудын түгээлтийг шөнийн цагаар хийдэг байсан. Нөхцөл байдлаас шалтгаалж 14 цаг орчимд шатхуун түгээх станцуудын АИ-92 дуусаж байгаа учраас шатхуун түгээх станцуудын хангалтыг өдрийн цагаар хийх хүсэлтийг нийслэлийн засаг даргад өгсөн байна.